За өдрийн төргийн бизнес сан подкастын сонсогчдод бас үзэгчдэд бизнесийн минь редактор даваад орж байна. За өнөөдөр студид бид нэг сонирхолтой зочныг өрөөд байна. За энэ хүн бол үзэгчд маань хараад баг таньж байгаа те Боролдоо студи болон Black Box театрын үүсгэн байгуулагч эзэн Мягмар найруулагч ирсэн байна. Танд энэ өдрийн төргий. За бүгдээрэнд нь сонсож байгаа хүмүүс, харж байгаа хүмүүс бүгдээрэнд нь энэ өдрийн төргий. Тэгэхээр залуучууд нэг юм бизнесийн чиглэлийн подкаст тийм ээ. Тэгэхээр би бас олзуурхаад ер нь орох хэрэгтэй. Энэ бизнесийнхэнтэй ойр туулзаг юм байна. Нэгэн байдлаар ойрын 2 жил тэгээд нэг л ажимдууд бүгдээр нь бизнес хийж байгаа бүх хүнд ер нь бүх хүн хин хөнгөө бүгд л бизнест оролцдог шүү дээ. Бүгдээр нь минь дэвшүүлье. За баярлалаа. За тэгэхээр бизнес гэснээс ерөөхдөө яг энэ өнцгөөс нь шууд яриагаа эхэлчихье гэж бодож байна. Ер нь бол та бол одоо креатив салбарын одоо бүтээл салбар гэж яриад байгаа. Зарим бүтээлч үйлдвэрлэл гэж яриад байгаа тий. Ер нь яг энэ талаас нь харуул таны бизнес одоо ер нь хэр явж байна? Амжилт бүтээл байна. Яг энэ бизнес талаас нь сүүлийнхэн сонир сайхнаас хуваалцвал. Би одоо амжилтанд хүрсэн. Бүх өөрийнхөө хүссэн бодсон доо. Бүх юм хүрсэн. Ягаад гэвэл надад сэтгэлгээний эрхчлөө, нийгмийн эрхчлөө, ер нь эрхчлөөд нийгэм хэрэгтэй биш. Байнли. Тэгээ 90 оны тэр агуу их одоо болцог ашиглаад би өөрөө яг бие дагаад ажиллаж эхэлсэн л дээ. Анхны видео хувийн студи байгуулж ирсэн, Google-ийн киноны студи байгуулж ирсэн. Хэд хэдэн том ажил хувааж болгоё. Миний амьдралыг бол. За. Эхний 30 жил үе социализмд амьдэрсэн байна. Дараагийн 30 жилийн би капитализмд амьдэрсэн. Социализмд байхдаа бас нэг сайн тал нь юу хийсэн бэ гэхээр багшийн дээд сургуулийг төгссөн байна. Боловсрол мэдлэг олж авч шин. Дараа нь тэндээсээ залгаад жаахан 1 2 3 жил ажиллаад тэгээд кино урлагийн дээд сургуульд Москвад сурсан. Яг мэргэжлийн дээд сургууль. Тэгтээ хүүхэлдэйн киноны чиглэлээр. Намайг хүүхэлдэйн киноны чиглэл рүү оруулахад хамгийн одоо их тус болсон хүн бол манай Монгол киноны найруулагч нар их тус болсон. Тэнд орж идэр Вигик гэдэг газар очив. Тэгээ би Вигикд очив. Шалгалтын энд өгөөд очив чи манай багш намайг шууд 4-р курсээс авсан. Яг л багшийн дээдэд төгссөн байсан учраас. Ингээд би Монголдо мөрөөдлийнхээ дагуу 10 хэдэн хүүхэлдэйн кино хийсэн. Боролдоо цаг. Тий. Одоо бидний хамгийн сайн мэддэг тий. Тий. Өвгөн Арслан 2 12 жил хулган орсон. Тэгээд мэргэжлийн хүүхэлдэйн кинонууд шүү дээ. Бүр анхны хүүхэлдэйн кинонууд. Тий. Тэгээд киноны студи, хүүхэлдэйн киноны студи байгуулад одоо бараг Диснейр хүү, Диснейс чинь нөгөө гараж дотор анхныхаа хүүхэлдэйн киног хийжсэн. Биднес бол уурын зугыг нураагаад за дотор нөгөө том зугыг гаргаад тэр их тоос ширээ олон жилийн тэр үнс одоо ог тортгийг гаргаж хаяад тэгээд дотор нь студи байгуулж ирсэн. Одоо энэ телевизийн урд байгаа тэр гэлээд телевизийн хашин дотор нэг яндан баг. Тий. Яндан нураг байгаа. Тэр дотор. Тэгээд миний нэг мөрөөдөл тэр хүүхэлдэйн кино байсан. Сургуулийн төгссөн. Миний багш Иван Петрович Иванов гэдэг Оросын мундаг найруулагч. Тэр багш намайг тэгсэн да урд нэг хүн төгссөн чамайг одоо ингэж сургахгүй. Чамайг шууд 4-р курст авна гэдэг өөрийнхөө ангид аваад тэгээд 4-р курст ороод тэгээд чинь миний хичээлүүдийг суллаа хийж байгаа чи би Союз мультфильм гэдэг хүүхэлдэйн кино хийдэг газар яг л өглөө ажилтан шиг очиод өдөр нь хичээлдээ яваад зарим нэг хичээлдээ мэргэжлийн хичээлдээ яваад тэгээд тэр нэг дээд сургуульд чинь нэг одоо түүхийн хичээл мэдээ янз бүрийн юмнууд байдаг шүү дээ. Тий. Философи. Босоод үсэх ёстой нэг предметүүд. Тэднээс энэ одоо
Нэг Монголд үзсэн юм чинь гээд. Тэгээд маш хурдан төгсгээд тэгээд би нэг 3-4 жил болоод төгсөж ирсэн. Ирэхдээ хамгийн авсраад. Ер нь хүүхэлдэйн киног 3 төрлөөр хийдэг. Тэр 3 төрлийн гурван сурчаал ирсэн дээ. Одоо их аюутан байсан гэсэн үг байхгүй. Чиний хичээлээ сонгож суудаг. Тэгтэл яг арчилсан хувьсгал ихэлсэн манайд. Нэг хэдэн кино хийгээд байжсэн. Аваа сайхан студид болоод байжсэн чинь. Тэгээд 90-ад оны үедтэй нэг хоороо ирэх аж ахуй гэж анх гарч байгаагүй юу. Тэгтэн шууд гарсан да ер нь бол. Тэгээ хувийн студидтэй болж аваад. Тэгээ хувийн студид амьдлуулахын тулд би ч өөрөө хүүхэлдэйн киноны богино хэмжээнд юм хийдэг. 10 минут дээдл үсрээл 10 минут тэгээд. Тэгэхээр нөгөө сэтгэлгээний эрэм бан их тийм богино юмд их тесрэлттэй хийгээ сурчихгүй юу. Зөв. Тэгээ 80 он тэр үед анх нөгөө барааны реклам одоо энэ бизнесийн том газруудны анхны одоо гадаа зүйлж цагаа чинжсэн үе шүү дээ. Чингис Шараа гэхэд дөнгөжл үйлдвэрээ босгож исэн. За тэгээд ер нь бүх юм анхны хаш. Биднээс тэгэл хүүхэлдэйн киногоо төр жоохон сааруулад реклам руу орсон. Реклам гэдэг нь ерөөсөө тэр чигээр анхны ер нь яг харилцагчид, захиалагчид анхны захиалагчид манай анхны том компаниуд гэсэн үг шүү дээ. Одоогийн том компаниуд. Одоо энэ Мапо тэгээд Залуу Монгол тийм ээ. Тэгээд Наалтан бат нөгөө зигзаг. Зөв. Тэгээд ингээд ерөөс бүгдээрээ. Тий. Тэгээд рекламны студид цөөхөн байсан. Бид ч хүчтэй байж энийг төвлөрсөн. Ер нь баг 90% баг 100-аас эхлээл 90% нь хүртэл бадсан да. Зөв. Тэр үеийн нэг одоо рекламын контентуудыг харахаар айгу биний зүгээр харахад айгу зохиол сайтай байдаг. Ер нь тэр үед зохиол дээр та ажилладагс нь ер нь тэр үеийн жаахан зохиол дээр би өөрөө ажиллана. Тий. Тэр үед бид анх нэг рекламыг яг рекламаар нь олж харсан юм. Рекламаар нь олж харахаар тэр үеийн дүрстэй зар гэдэг юм байгаагүй. Зөв. Бидний үед дүрстэй зар чинь дараа нь гарч ирсэн байхгүй. Нөгөө мөнгө төлж байгаа хүмүүс шүү дээ. Бизнесмэнүүд. Тэр нь надад мөнгө төлнө. Реклама хийх гэж. Дээр нь телевизэд мөнгө төлнө. Их хэцүү. Тэр үед би нэг бизнесийн шинэ одоо модель, яг хэрэгэлдэг моделийг хэрэглэх гэсэн чинь болоогүй. Яагаад гэвэл рекламыг хийхдээ тухайн рекламны барааны худалдагдж байгаа процентоос санхүүжих. Реклам хийсэн нь агуулна шүү. Тэгэхээр нэг реклам одоо Coca-Cola-гийн рекламыг хийчих юм бол тэгээд Coca-Cola байж лээвэл биднес дивиденд аваалах нэг роялти маягаар ирэх нь шүү дээ. Ирээх нь шүү дээ. Хэрвээ муу бол тэгээд сайжруулахгүй бол зогсчихно. Тэгсэн чинь тэр үед манай компаниуд ч бүгдээрээ 2-оос доошгүй данстай байсан юм. Татвараас зогтдаг. Тий. 2, 3, 4, 5 данстай. Би тэр дансыг би хийн чадахгүй шин. Аль дансаар нь ороод байгаа юм бэлээ. Зөв. Тий. Яг ирэх ёстой мөнгө нь ирж ийн үгүй мэдгүй. Тэгэхээр ерөөсөө за тулчи тэдэнд өгөх. Гэхдээ биднес тэр үед бол аюултай үнэтэй байсан. Би ч өөрөө бас их тийм өөрийгөө үнэлэхтэй бас гаргуун л да. Ер нь бизнесийн хамгийн том хийж байгаа хамгийн том чанар бол өөрийгөө үнэлэх. Би одоо захирлуудын тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нэг газар ажилд орох гээд очиход чи хэдэн төгрөгийн соёл авах вэ гэж асуудаг уул номтой юм байна. Гэтэл манайд ямар байдг вэ гэхээр нөгөө зах зээл баг юм чинь. За манай цалин бод 1 сая төгрөгөө гэдэг хэлнэ шүү дээ. Гэтэл нөгөө талд бол асууж чи хэдийг авах. Тэгэхээр тэр үнэлгээнээс л бүх юм эхэлж байгаа. Хүн өөртөө нөгөө бизнесийг явуулах чадвар, креатив сэтгэлгээ, тэр бүх одоо уран чадвар бүх юмнууд. За би нэг 10 сая төгрөгийн соёл авна. Сард.
Чи юу хий? Би ийм. Би ингэж чаддаг хүн гэж. Одоо тийм чанар одоо л гарч эхэлж үдийн нэг 3-4 жилд л гарч эхэлж байна. Одоо ингээ харж байгаад бас мундаг менежерүүд энэ тэнд өндөр сэлэнтэй ажиллаж эхэлж шин. Энэ бүх юм чинь хөргий манай муу оюутлага тийм ээ. Энэ гадаадтай хамтарсан компаниуд чинь бий болгож өгч байгаа ш тэр соёлыг. Тэгэхээр биднес бол социалист соёлоос худалдаа найманы сурталчилгааны капиталист соёл руу орсон. Зах зээлийн соёл мэйл гэдэг юм байхгүй. Тэгэл капиталист соёл хөрөнгөний соёл, хөрөнгөтний соёл руу орсон. Хөрөнгөтэй хүн өдөртдөг. Тэгэхээр чи энэ соёл маань өөрөө 1960-70-аад оны үед баруунд бий болсон pop art гэдэг соёл юм байна. Хүндрэлтний нэг том соёл биш. Тэгээ социалист реализм гэдэгт биднээс амьдарч ирсэн. Бүх юм бодиттой байх хэвээр, үнэн байх хэвээр, тийм ээ? Тэгш байх хэвээр. Тэр гэсэн тийм юмнууд байна шүү дээ. Хөв хүн гэж бараг байхгүй. Тий. Хөв хүн байх юм бол одоо тухайн намын бодлого бол тэр хүний бодлого байх шишээтэй. Тийм ээ? Хүнийг сүргийн амт ингээд бүр чи бол хамт олонны нэг эд мөнгө гэдэг чинь баталгаажуулсан. Илүү дутуу юм бодож болохгүй. Гэтэл нөгөө талд нь шал өөр юм. Биднээс шал өөр соёл руу орсон. Тэгэхээр энэ соёлыг биднээс аваад pop art, pop соёл юм да одоо нийтийн төлөө соёл. Тэгээ энэ одоо сүүлийн үед нөгөө popорн гэж яриад шин. Олны зомжаахан чангаар ирсэн. Тэр үгийн язгуур нь тэнд явж байна. Тэнд бай. Тэгэхээр таны хувьд бол бас одоо яг бизнес эрхлэхийн хөвчөд бас нэлээд холыг харж чадсан байх гэдэг шүү дээ. Яг одоо рекламын зах зээл рүү ороход бол тий холыг харсан. Гэхдээ миний яг энэ рекламны зах зээл бол тухайн улс орны тухайн нийгмийн соёлоос шууд шалтгаалж ирсэн. Соёлоос. Хэрвээ нэг жоохон худал хулгайтай соёл байх юм бол энэ явахгүй шүү дээ. Тулхаас өөр арга байхгүй. За чиний энэ наалтан бадын реклам чи би хийж өгье. Чи надад хэдэн төгрөг өг. Гэж л тулна шүү дээ. Тий. Хэрвээ соёлтой байх юм бол за чиний орлогыг чинь би нэмэгдүүл. Тэгэхээр би хамгийн юм гаргах нэ. Тэгээд нэмэгдүүлээд чи намайг үргэлж баясгаж явах хэрэгтэй. Ер нь баруунд бол энэ юуны компани бол асар өндөр юутай байдаг байхгүй. Тэгэхээр миний түрүү нэг бизнес ярьж ирсэн. Тэгээд одоо энэ худалдаа наймны чиглэл ингээд гараад ирлээ шүү дээ. Миний бас нэг гэгийн хүсэл бол би театрт нэмгаваа тод самуу гэдэг хүмүүстэй зураач хэрнэ ажиллаж исэн. Би театрт хайртай, манай гэр бүлийн үнч театрын хүн. Бид бол хүүхдийн театр, драмын театр тэрээр л одоо ороотой танилцсан. Тэгээд би хувийн театр барьсан. хэдэн онд байв тэр? Одоогоос нь 20 жилийн өмнө. Black Box театр, хувийн театр. Энэ өөрөө зүгээр нэг драм тоглодог театр биш. Энэ бол абсурд. Одоо хийсвэр сэтгэлгээний тийм жүжиг тавигддаг, тийм уран бүтээл хийгддэг, тийм театр. Тэгээд тийш нь одоо гол хүчээ зарцуулаад тэгээ би нэг 10 хэдэн жүжиг бий. Хиний ч юм нуур улаахааргүй орчин үеийн тэрнээс нөгөө нэг Ромео Жюльет гэдэг нэг сурах хүчиг шиг юм биш. Зөв. Тийм тэр сурах хүчиг бол байнга хийгдэж явах хэрэгтэй. Бараг нэг манай нэг том театрын үүрэг даалгавар байх хэрэгтэй юм. Бид бол хамгийн орчин үеийн жүжиг хийдэг. Ийм. Тэгэхээр ингээд жүжиг, кино, сая би нэг уран сайхны кино хийгээд дуусчих. Бас миний мөрөдөл. Удахгүй гарна. Тэр бол яг одоо арт хаус фильм. Би тэгээ нэг манай Цинто гэдэг нэг хошин зохиолч байдаг штэ. Тий. Сайхан бичдэг тий. Тэр ингээд ярьдаг ингээд цаасаавал нөгөө нэг төлөө олгоно, нүүрс олгоно гэж даргадаа өргөдөл бичихгээ сууд юм байна л да. Үзэг аваад цаасаа тавиад ингээд суунгууд нэг мэдчих шок зохиол болсон байдаг.
Тэр шиг. Тэгэхээр яг зүгээр надад бол хийш юмнууд зөндөө бүтээш юмнууд их бий. PR-ын талын маш их ажил байна. Сонгуул болгон дээр одоо живарг мэдэх бахад морд хэрэглээ гэдэг. Ганцхан өгүүлбэр байхгүй. Морд хэрэглээ. Ингээ хоёр дарга одоо сонгуульд оролцоод юу яаж ийсэн. Олон амжилт олж ийсэн тийм ээ. Тий. Ам цангав. Гэшараа. Тий. Наалтан пад нэмд орж хинтээ нилээ наалдаа тий. Тэр чинь өөрөө ямар соёлын гэхээр яг 90 оны үед биднес яг ингэ чөлөөтэй болж байгаа үед 60 70 оноос эхлээ хөгжсөн pop art соёл байхгүй. Одоо чи юу санаж байгаа 60 70 оны үед чинь кола гарч ирж байсан. Мадонна гэдэг хүүхэн одоо одоо гоё хүүхнээ мандаж ирсэн үе тийм ээ. Тий. За Мао Цзэдунгийн зургийг зурж ирсэн баруунд гэх мэтэр ингээд тэрийг хийж ирсэн Энди Уорхол гэж хүн байт. Тий. Тэр анх кино хийж байхдаа тэр нөгөө нэг Америкийн хамгийн өндөр байшингийн зургийг аваад зүгт байгаад 2-3 цаг. Баясаны юм хийдэг хүн. Унтж байгаа хүний зургийг аваад. Тэгтэл тэр унтж байгаа хүний нүүрэн дээр ингээл янз бүрийн юм хүн чинь янз бүр болдог биш. Унтж байхдаа хүртэл сэтгэлийн хөдөлгөөн харагдчихийдэг. Гэх мэтэр ингээд юм сонин юмнууд хийсэн тэр энд Уорхол бол яг биднээс Америкт тэгжсэн бол бид Монголд яг тэгж гэлсэн. Ариунага сайхан дуучин гарч ирэл тий. Iris number 1 гэдэг юм хийж ирсэн. Шугуулаад тий. Шараа хэрэг гарч ирээд Чингис шараа хэрэг гэл тийм ээ. Тий. Өөрөөр хэлбэл одоо таны одоо нөө эзэмсэн мэдлэг ур чадвар одоо тэр нэг одоо соёлыг нөлөөлөх юм уу те одоо нэг тэр нь таны одоо PR рекламын тэр зах зээлд ажиллах ч гэсэн одоо төлөвөө гол нөлөөлсөн. Нийтийн соёл, дэлхийн нийтийн соёл руу орж байхгүй. Тийм учраас бидний хийсэн юм яг онлынхаа дагуу хүний сэтгэлд үлдэж байгаа. Хүний сэтгэлд үлдэж байгаа. Ам цангав гэдэг үг бол хизээч хүний сэтгэлд үлддэг тийм ээ. Ерөн зүгээр сонирхож асуугаад тэр ам цангав гэдэг тэр одоо фраз те. Тэр ер нь яг яаж ямар процессын дагуу ер нь бий болсон бэ? За энэ үгийг л хэлэх хэрэгтэй мэн гэдэг. Гэхдээ тэрийг ингээд даалгавар аваад чинь захиалга ирж байгаа шүү дээ. Тэгээ Чингис шараа хэрэг гэл ингэнгүүтэл ам цангав гэл ороод ирж байгаа юм чи. Тэрэнд л миний чадвар байгаа юм л дээ. Ердөө ганцхан тэрэнд л байгаа. Бусдын хүмүүс хийн шүү дээ. Монтажын зураг авах барих тэр мэрэгжлийн хүмүүс байгаа шүү дээ. Ганцхан тэрийг л бодож олгож байгаа. Наалтан пад жишээлбэл их хөөрхөн олдсон. Бас гоё гэдэг нэг ундаа байдаг тий. Тий. Тэр хүртэл. Ухаан гоё гэдэг ундаа бол ингээд лангуур харангуут өөдөөс гоё гэж бичсэн байхаас яах юм. Тэр бол янз бүрийн ундаан дунд гоё гэж бичсэн. Яах за гоёг авъя л гэж. Илүү хурдан хурж байгаа үстэй хүнд. Тий. Нэгсэн та бол маш одоо ер нь мэдрэмжтэй тийм брендингийн мэрэгчлэн багцсан шүү дээ. Би өөрөө удасгалыг сонирхдаг. Манай өвөө надад үлгэрийг ярьдаг байсан. Тийм учраас нэг үлгэр байд юм аа. Нэг хаалга хийсэн нэг мужаа. Нэг янтгар хантан байж гинэ гэл. Тий. Тэгээд хаалга нөгөө онгойдог, өөрөө хаагддаг. Тэгсэн чинь тэнд ингээд хатныг нөгөө хаалга онгойд гэртээ орох гэж очингууд нь наалтан падгээ хилчингүүд хаалга онгойхоо бичдэг. Тийм үлгэр гэж шүү дээ. Монгол ард үлгэр. Тэр санаанд орж байгаа байхгүй. Тий. Морд хэрэглээ гэдэг бол одоохон тэр сонгуулийн тэр реклам бол ингээд ер нь бүгдээрээ монголчууд ингээд морь хараад одоо тийм нэг эрэх мөчийн ерөнхийлөгчийн сонгуульд ойртсон. Эмоц ингээд дэш явсан. Энэ зэмдгүү морь тахлаад одоо давхилдаад тийм үү? Хүүхдийн гингоо сонсогдоод 6 сарын 20 хэдэнд чи яг нэг настрын орсон үе шүү дээ. Тэр үед нь л морь дэргэлээ гэхээр өөрөө ирэхгүй морь дэргэлээ шүү дээ. Намрын гин хоёр морь дэргэлээ гэдэг чигэрч яах юм.
Гэх мэтээр ингээд тэр нэг сэтгэлийг дуудлагын олох хэрэгтэй гэдэг. Тэгэхээр ер нь бол маш олон реклам хийсэн. Тэрүүтэй нэг хоноод алга болж исэн төгч бий. Реклам компани өөрөө. Реклам байгаад идэг компани байхгүй. Гүг. Реклам нэг гараад тэгээд нөгөө жижигхэн компаниг зөөрүүлчихгүй. Зөв. Реклам хүчтэй болоод жишээлбэл юу гэдэг нэг компани. Карлсон гэдэг. Биднээс нэрийг өгсөн Карлсон гэдэг. Зөв. Тэр яах гэжсэн гэхээр нөгөө дэлгүр хаацсан хойно 9 цагаас хойно ч юм уу одоо 8 цагаас хойш ч юм уу. Хүн уцтаад за нэг шил арх чансан мах тийм ээ 10 хоошор гэж захингууд тэрийг аваад очдаг тийм үйлчлэгээ үзүүлнэ гэх нэг залуу бүх юма бэлтжээ. Тэгээд реклама биднээсээр хийхгүй юу. Тэгэхээр биднээс Карлсон гэд нэрлэлсэн. Карлсон ч нөгөө ингээд нуруундаас инстэн исэд тоош буудаг шин. Тэгээд цонхон дээр нь очиод хоол ирсэн шүү гэж. Мундаг сайн үйлчлэгээ авахгүй уулна. Тэш нөгөө бус нөгөө нэг ганцнууд хаацсан биш. Хоолны газар хаацсан. Тэгсэн чинь 2 хоногийн дараа мегаха реклама байдиё. Яасан гэсэн чинь орцонд яваад оронгууд нь өөдөөс нь дээрэмдэд. Уцаадуудаад тэр үед чинь нөгөө мөнгөний шилжүүлэг энэ төр юм байгааг юм чинь. Зүгээр одоо айлаас уцаар танаа уцаар чи нэг ярьчих гэдэг нь шүү. Тэг гэл. Тэгээ ярьсан хаал захиалч за жир гэдэг нэг поддержин тэр шал өөр газар хилчдэг байх л та. Зөв. Тэгээд тавьсан. Тэгсэн чинь нөгөө төлөч дээрэмдээ. 2 ороо дээрэмдүүлээ тэгээ зогссон шин. Тэр компани Дампуурс. Тэгэхээр бас их болгоомжтой ихгүй бол хамаагүй юу яаж хийвэл аюултай. Ер нь бол их сэтгэл хэрэгтэй гэдэг. Одоо энэ гарч ирж байгаа одоо сүүлийн үед байгаа рекламуудыг хараад сэтгэхин үтийл өөрөөсөө хүмүүсийг цааш нь түлхсэн. Одоо саяхан харсандаа би айлын рекламыг мэдхгүй, юуны рекламыг нэг нөхөр асууж байгаа. Та нар тийм юмтай юу гэдэг нэг карт үү юу илээ нэг хөнгөлтийн карт ч үү нэг тиймэрхүү юмнууд. Тиймтэй юу гэдэг. Тэгсэн чи өөдөл гэж мангарцдаг гэрүүлээрээ суужгаад нэг 4 хүн сууж дөрүүлээ хөгж угтдаг нэг хажин тэнийг тэр гэрүүлдэг тэр чигээр тэнийг харагдаж байгаа юм. Тэр хамаагүй хийж болдгоо гоо зүйн мундаа өндөр шалгууртай байх хэрэгтэй. Ер нь таны хувьд одоо яг рекламтай холбож ярихад тэр рекламын зохиол дээр яг таны хувьд баримтлагдаг одоо гол зарчмууд яг юу вэ те? Хотлоо хэлж болохгүй. Гол зарчим нь хүний сэтгэл хаанч хязгаарч ажилдаг л байх хэрэгтэй. Ажилдаг л байх. Жишээлбэл нэг газар ороод ингээд зүгээр ундаа авах гэх тийм ээ. Юм уу эсвэл одоо ингээд санаанд орсон чинь лангуун дээр ингээд байж хат гой гэсэн бичиг байж ивэл тэгээд тэр ундааг л аавна шин. Тэр чинь нэг зүрхэнд нь ажилладаг байгаа байхгүй. Ажилдаг реклам гэж нэрлэдэг. Тэгэхгүй зүгээр нэг гоё ингээд шалуур. Жишээлбэл ам цангуу гэдэг үг бол хүн бүхэн өдөр өхөн шгүй хэлдэг. 100 болохоор тийм ээ. За ам цангчлаа нэг харцаа уучи тийм ээ. За ам чүр англаа та гэл тийм ээ. Энэ хүний аман дотор байдаг энэ үгийг л олоод гаргацсан байхгүй. Тэгэхээр энэнийг хэлхийн тулд амьдралын туршлага хэрэгтэй, сэтгэдэг тарих хэрэгтэй тийм ээ. Тэгээд маш их тийм янз бүрийн юмнууд ингэж хооронд нь уялдуулж бодож олдог байх хэрэгтэй л дээ. Одоо тэр юу наалтан бод гэдэг маань зүгээр юм нас үгшүүд. Гэхдээ хамгийн гол чимээтэй байгаа бод. Бидээс ямар нэг юм төгс дуусгараа бод гүйцээ гэдэг шүү дээ. Гүйцээ гэдэг үг ард нь байгаад байна шүү дээ. Ер нь баталгаатай найдвартай дуусгачих чинь тий. Одоо харж байгаагаар ер нь яг хуу зах зээл талаас рекламын зах зээл өнөөдөр ер нь яг таны харж байгаагаар яг ямар дүгнэлт өгөхөөр харагдаж байна. За яг хуу
эн чинь рекламын зах зээлд хамаагүй үнэлт өгж болдгүй. Жишээлбэл одоо хитрхи бүр гоо сайхны муу төвшөнд тэр одоо захиалагчаа юм уу эсвэл уддан авагчийг доромжилсан тийм ээ? Тийм рекламнууд бол тэр өөрөө зах зээл дээр явдаг. Тэнд хэн охирдог вөхөр тэр захиалсан үнд охирдог. Мөнгө өгч реклама хийлгээд дээр нь дахиад түгээж мөнгө алддаг. Тэгээд орлого ордог. Одоо инфлюенсерүүдийг их ашиглаж байна тийм ээ. Энэ бол маш хэцүү. Маш аюултай. Инфлюенсер хүн чинь байнгын өндөр түвшинд байдаггүй. Одоо саяхан нэг солонгосын нэг мундаг жүжигчин би одоо цааш кино мөн тоглохгүй би энэ зодог тайллаа гэдээ гарлаа шүү дээ. Залуухан 40-д сайхан залуу. Гэтэл тэрний тоглосон бүх одоо рекламнууд тэгээд дуусч байгаа байхгүй. Нас байхгүй. Одоо манай одоо инфлюенсер гэдэг орлоо хаан чамаагүй орлоо чарлаа яваа хүмүүс байна шүү дээ. Тэднүүсээр хийлгчээр дараа нөгөө хүн нөгөө барааг нь авах гээд ингэж энэ нөгөө тэрний рекламддаг бараа. Энийг одоо энэ утсыг ингээ харахаар тэр нөгөө орилоод байсан нөгөө нөхөр чи харагдаад байна гэж боё. Өөр утас авъя. Тийм ээ. Өөрөө мэдхгүй тийм шийдвэр гаргаад байгаа. Тийм учраас реклам хийчээд энэ рекламнаас болж юу яадаг. Тэр дорны юмыг худалдаж авдаг. Рекламыг үзчихэд хүн дотроо оролцоотой байж би оролцох нь шүү дээ. Жишээлбэл наалдан бат дээр одоо тэрийг тэрнтэй энийг энтэй нэмдэрж тэрнтэй тийм ээ нөхрийг авгатай интервэл байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүх юм чинь тэр хүнд байгаа байхгүй нөгөө сонсож байгаа хүнд. Тэр сонсож байгаа хүн нөхөр бие би авгаа бие тийм ээ. Тэ гэт телевиз онголгоо харангуут улс төрийн контекст нь байна тий. Улс төрийн тэр нэмдэрж дэмждэг бол тэр нь гүндлэг дэмждэг бол тэр нь байна. Энэ тэнд ингээ бүх юмнууд байгаад байгаа. Тийм учраас минийх болж байгаа. Ер нь бол рекламыг хийхдээ сайхан сэтгэлээр хийх хэрэгтэй. Сайхан сэтгэлээр. Нөгөө талаар бусдыг ерөөсөө доош хийж болохгүй. Тий. Яг нэг үгийг зөвшөөрдөг юм л да. Бусдаас илүү гэж. Тэр бусдаас гэдгийг бол хэлж болдог. Гэхдээ бусдаас илүү гэж хэлж байгаа хүн бол өөрөө тэр бараа бүтээгдэхүүн өөрөө их тийм онгороо хөөрөөтэй зөвхөн би гэсэн тийм нэг бүтээгдэхүүн болчихж байгаа. Одоо нүүрний тос байлаа гэтэл би л одоо ганцаараа сайн гэх гээд шин. Гэтэл манай хүмүүс ер нь хүн бол тэгж өөрийгөө магтсан, бие тоосон, тэгээд томорсон хүмүүст бол дургүй шин. Танах одоо нэг инфлюенсертэй ажилддаг уу? Ажиллахгүй юу? Үгүй, яагаад гэвэл инфлюенсерүүдэд итгэдэг үү? Одоо яаж мэд? Тэд бол барааг бол бүр ерөөс яг тухайн үедээ нэг одоо хон за нэг 10 хоног энийг зараад тэгээд алга болох юм да. Гэсэн юмд бол болдог л баг. Байнгын одоо тийм бодтой том брэнд тийм брэндийг хийхгүй байгаа шүү дээ инфлюенсерүүд. Өгөхгүй байгаа шүү дээ. Импакт байхгүй. Байхгүй гэж. Тэр чи яагаад гэхээр инфлюенсерүүдэд итгэхгүй шүү дээ. Тэд чинь элдв хангай юм болж явж яснаа гинтх нэг шал дэмий үгэлждэг байхгүй. Тэгээд тэрнээсээ болоод тэгээд дуусаа. Ер нь зүгээр сонирхож асуумаар санагдаж байгаа нь брендинг гээл одоо тогтцсон нэр томьёо байна тий. Ер нь таны хувьд бас энийг яаж тодорхойлдгийг өөртөө тий. Энэ бол одоо мэдээж том онлууд, школууд зөндөл байдаг. Энийг зүгээр хувир мэтэлч явд брендинг гэдгийг та яг юу гэж хэлэх үү? Брендинг гэдэг маань одоо нэр төр. Ер нь бол аливаа нэр төр. Аливаа юмны хүний параметралын үйл явдлын тэгэхээр Монголын нэг сайхан үг байна шүү дээ. Хүн нэрээ тогс өдөө гэж.
Тэгээ тогсны үд болж байгаа тэр брендинг гэдэг одоо тогсны үдийг авчих юм бол брэнд нь алга болчихсон. Тогс биш бол. Зүгээр нэг одоо тэрийг баг бусад аршин хуулаад шарахад бол дахины багш гэдэг юм байгаа шүү. Тий. Тэгэхээр тэр брэнд гэдэг бол өөрөө тэр он цагийн туршид одоо үлдэх тийм сайхан нэр хүнд юм. Тий. За хоёлоо рекламын зах зээл нэлээд л одоо яг уран бүтээл тал руу бас нэмж авсамаар байгаа. За Black Box гэдэг театр байгаа. Энэ яг уран бүтээлийн хувьд таны одоо юу гэдгийг гол өгөх гээд байгаа мессеж яг юу гэдгийг мэдээж хүргэж байгаа хэлбэрүүд нь бол янз бүр байгаа. Хийшвэр сэтгэлгээ. Ерөөсөө хийшвэр сэтгэлгээ. Биднээс 90 он хүртэл за баг одоо 2 3 400 жил явж яснаа өнгөрсөн зууны 21 оны үед социализм гэдэг одоо том давхаргыг үлээж авсан биз дээ. Тийм ээ? Бид бол одоо социализмаар жинжин шугам болгож хөгжлийн оройд хүрнэ гэдэг. Тэр социализм маань өөрөө ямар шин чанартай гэдэг вэхээр тэнд хувь хүн байдаг. Тэнд хамт олон байна. Ямар сэнтэ нэг хамт олон гэсэн зөндөө байдаг шүү дээ. Тэ дуу мó тэ нэг нийтийн төлөөч гэж. Коллектив. Тэр нэг хамт олон болгож жагаад өдөртөхөд их ойр амар байхгүй. Нөгөө талаар биднес социалист тэр юунд орцсон нийгэмлэгт орцсон тэр хайрцаг дотор байгаа учраас тэр дотор чинь социалист, реалист одоо сэтгэлгээ гэж байна. Социалист, реалист. Социалист реализм яадаг вэхээр бодит үннийг аливаа уран бүтээлд илрүүлж хэлдэг. Аливаа уран зурагт. Одоо санжинуудаар одонгоо нэг зураг штэ хадлан дээр гэл тийм ээ. Тэ. Тэр социалист, тэгээ реалист. Хамт олонны мундаг зурсан байгаач хамт олон дунд сууж байгаа нэг арх уус нөхөр байгаач тэр арх уус нөхрийн өөрт нь шилэн тонтойгоод байгаач гэх мэтээр ингээд энэ бол өөрөө социалист реалист урлаг. Миний хүсэн хүлээдэг юм бол оролддог юм бол хийшвэр сэтгэлгээ абсурд. Хүн төрлөختөн маш олон ийм юмыг туулж гарч ирсэн. Өнгөрсөн зууны 19 дугаар зууны 20-аад он буюу 1920-ад оноос эхлээд дэлхий дээр абсурд юу социалист реализм гэдэг мундаг том одоо урсгал бий болжээ. Тийм ээ. Тэрний хажууд чөлөө сэтгэлгээний том урсгалууд бий болсон байна. Тэр нь маш олон урсгал байна. Кубизм, сюрреализм тэр гэдэг хогдож явчихсан шүү дээ. Тий. Юмын өөр өнцгөөс хардаг. Жишээлбэл кубизм бол одоо аливаа зүйлийг өнцгөр хардаг. Куб. Тийм ээ. Тий. Сюрреализм бол аливаа амьдралыг готрангуй хардаг. Гуниглангуй хардаг. Тий. Гэх мэтээр. Тэгээд футуризм энэ төр гэдэг янз бүрийн измүүд байна. Тэр задарсан чинь маш хурдан хөгжсөн баг. Тэгээд эндээс чинь нөгөө Пикассо, Ван Гог одоо хин байд. Тэр мундаг уран бүтээлч чинь баруун төрж гарч байна. Манай энд бол социалист реализмаар сайн зураач нь гарч ирсэн. Дотор нь өмнөч нөхдүүд байсан. Бас өөр маягаар үзэх гэдэг. Жишээлбэл манай одоо хамгийн мундаг зураач Чигмэдгой. Ногоон тал, Цэнгэр тэнгэр, голдон, цагаан, чулуу, жимшиг. Ихэн сэтгэлгээ нэрлэж. Яг нэг хуучны нэг юм одоо хүн баримлж шүү дээ. Хүн шиг ийдсэн баримлууд байдаг шүү дээ. Хүн чулуу. Тэпад химрхүү харагдана холоос харахад. Пайса манай тим судалгаа сэтгэдэг соосо гэж өстө мундаг хүн байсан. Данч тэр үед ер нь бол намын төв харааны урчуудын эвлийн харааны тогтоол
шийдвэр гараад энэ одоо империализмын, капитализмын балай урлагийг Монголд сурталчлах гэж ядаж байгаа энэ хэсэг зураачдыг донгод суугаа гэж донгод хайч. Тэгэхээр таны яг одоо уран бүтээлээрээ өгөх гээд байгаа одоо юу гэдгийг нийгмийн ямар контекстыг та илүү өргөхийг зорддог вэ? Ер нь тэгээд уран бүтээл бол одоо социалист реализм руу магтан дуулдаг уран бүтээл гэдэг шин. Тийм ээ. Магтан дуулдаг. Миний одоо энэ хийсвэр сэтгэлгээний энэ одоо абсурд энэ тал дээр гол сэтгэлгээний гол ноён нуруу нь юун дээр явдаг вэ гэхээр хийсвэр сэтгэлгээ. Хувь хүний одоо эрхчлөө. Тийм ээ? Энэ дээр тогтч яд нь шүү дээ. Хувийн эрхчлөө тэгш байдал. Одоо ардчлалын хэдэн толгуур зарчмууд биш. Энэ дээр тулж идэв. Тийм ч учраас одоо манай сүүлийн үед хийж байгаа, манай киночдын хийж байгаа зарим нэг олдтой мундаг кинонууд байна л да. Одоо тэр Баавгай гэдэг нэг кино гарсан шүү дээ. Баавгай болгосон гэдэг. Тэр нэлээд шүүгсэн. Бас олон улсын фестивальд ч бас өөр явсан баг. Тэр юу байсан бэхээр тэр хүүхдийн амьдрах эрх байхгүй. Энэ утаан дунд. Энэ хэцүү амьдрал дунд. Зүгээр л хүүхэд байгаа маягаа. Тий одоо хүүхдэрээ байх гэсэн чинь хүүхэд байж чадахгүй л байгаа байхгүй. Тийм ээ? Тий. Амьдрах гээд том асуудлууд тулж ш тэр хүүхдэд. Тэгэхээр энэ нүний амьдрах эрх. Тийм ээ? Хүүхэд байх эрх. Социалист реализм энэ эрхийг ярьдгүй. Яасан зүгээр байгаа чи эрхтэй ш. Чи суралцах эрхийг чинь чамайг үнэгүй суралцах эрхтэй болгосон ш. Тий. За. Бас нэг зүйл зүгээр танаас сонирхмаар нь одоо бүтээлчийн үйлдвэрлэлд маань бол маш олон ийм одоо авиас шаардлагатай болдог. Одоо таалант гэхээс үл ирээд бас таалант менежмент гэж байна. За манайд бол бас ингээд нэг үе бодвол одоо арай гайгүй зохиолоо бичдэг хэсэг нь бичээд одоо нөгөө найруулагч маань бүх юмд мөнгө төгрөгтэйгөө ингээд санхүү махуу бүгдийг нь хөөцөлдөг үүдийг нэг хэсэг үе байсан ч одоо ингээд яг юм одоо стриминг платформ ч юм уу энэ дистрибьютор ийм одоо системүүд ингээд хөгжиж эхэлж байна л дээ. Яг авиас талаас та ер нь одоо яг мэдээж бол хомсдолтой байгаа бах те. Ер нь бид нар авиаснуудыг яаж хөгжүүлж те яаж одоо юу гэдгийг одоо яг эдийн засгийн хэлээр харуул эргэлтэд оруулах юм гэдэг тэр та бас юу боддгоо. Гэхдээ энэ хэцүү. Наад ч гэсэн миний бүр хамгийн хэцүү юм хийгээл тулж очиод тэгээд зогсдог газар л энэ. Яг зүгээр биднээс хүн амч өөх. Хүн амч өөх нэгдүгээр, хоёрдугаар биднээс одоохон хүн төрлөختний оюун санааны олд амжилт руу сүүлийн 40-50 жил орж шít. Тэг хэцүү. Боловсрол жоохон муутай. Одоо харин ч мундаг болж хэлтэй мэлтэй манай хүүхдүүд бол одоо хайр өрмөр байна тийм ээ. Тий. Эднээс бол сайхан ирээдүй байгаа. Тийм учраас яг номынхаа дагуу л өсч өгчээд. Энд хүчлэг хэрэг ерөөсөө байхгүй. Нөгөө соёлын яам хэрэггүй гэдэг шиг. Тий. Өөрөө ирэхгүй би болоод шүү дээ. Одоо тэр Мишель гэд ямар мундаг соёлтой өөрхөн дуучин гарч ирэв. Тий. Манай рок попын бол мундаг шүү дээ. Тий. Тэгээд ер нь бол яг л хөгждөг номороо л одоо ганцхан хүний тоол олон болоод хэрвээ хүний тоо олон болох ойрын 10 30 40 дэж чаддаг юм бол одоо хийж байгаа уран бүтээлээ гарах хүн олонтой газар лөө. Тий. Уг нь бол манад бол ингээд уламжил соёл авсан ч гэсэн айгүй тийм одоо хар өрөөл түүх хэд байгаад байгаа шүү дээ өгөгдөл тий. Маш гоё юм байна. Жишээ нь одоо юу гэдгийг бас л дахиад эдийн засгийн хэрэгд эргэлтэд орж чадаагүй байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд оруулах хэрэгтэй тийм одоо соёлын ч юм уу уламжлалын за урлагийн спортын гэдэг ямар өгөгдлийг ер нь та бид нар хамгийн эхлээд гадны зах зээл танилцуулах хэрэгтэй вэ? Уу яг наад асуулт чи яг надад тулж ирсэн 90 онд 90 оны дараа чи юу худалдах юм бэ? Бишөрөө урлаг соёлын талын юм байгаа нь ш. Тэгэхээр би одоо юу зарах? Зарчхаар юм юу вэ? Гэсэн чинь Чингис гэдэг нэр байна.
Гэтэл Чингис гэдэг нэрийг чинь бас сайн мэдгүй. Яагаад Монгол хаан гэдэг нэртэй болсон гэж Тамгагүй төр гэдэг жүжиг За Монгол гэдэг нь илүү танигдаад байхгүй. Чингис хаан гэвэл гिचг байсан тийм үү? Хувилаа хаан гэвэл гिचг байсан. Тэгээгүй. Монгол хаан. Монгол яа Тамгагүй төрөхөр баруунах мэдгүй. Юус танихгүй. Харин Монгол гэвэл таниад байгаа. За тэгвэл Монгол гэдэг үг гэж тийм үү? За тэгээд тэргээ дагаад Чингис хаан маань байж. Уран хугалт. Бид бас нэг зарж болно доо. Тий. тэг ямар сав баглаа бодлоор зарах үү гэдэг ч бас Бас их чухал. Уртын дуу. Гэтэл уртын дуу гэж ерөөсөй ойлгож өгөхгүй. Тий. Тэгээд бизнес ерөөс зарах юм баг байгаагүй байхгүй. Гэтэл сүүлийн үед юуг олж зараад байна гэж. Одоо тэр нэг 4-6 залуу физикализм эйжиалист энд орлоо тийм үү. Тэр чинь нэг Монгол хүний тэр дотроо тэр нэг сахал махал өстэй нөхөр шин. Тэр чинь нэг тийм илүү язгуур төрх яваад байна тий. Үнэтний орчин үеийн биен дээр орчин үеийн биен дээр омгийн толгой залгсан юм шиг. Зөв. Тэр энэ төр сони юмнууд чинь одоо бид юу зарж болох вэ гэдгийг мэдээд эхэлж шин. Сая тэр Мишель чинь нэг энэ торгоны замаар Silk Road явлаа шин. Тэгээд төрүүлчлээ тийм үү. Тэр ядаж энэ Silk Road-ийн хэдэн нөхдүүд Монгол хүүхэн гэдэг чинь ийм ягчууд нөхөрх юм байна. Мундаг дуулдаг юм байна тийм ээ. Одоо ингээд нэгээр ингээд жоон олоод. Олоод ах бол тэмтрэл яваад гэх шиг байна тий. Тэмтрэл олоод байна тий. Киногоор явах гэсэн чинь за нэг тийм манай нэг утаа амьдралын хүнд байдал тийм ээ. Тэр өнчин хүүхдүүд их нь хаяа явцсны дараа хэрхэн амьдрах гэж хоолоо олж идэх гэж яаж өвдөж зовж байгаа тухай тэр сонирн биш тий. Гэтэл энийг ч дахиад кино хийж болохгүй болчиход байхгүй. Арай өөр юм юу вэ? Нэг хашин шогийн нэг нөхөр нэг юу ингээд нэг дахиад одоо нэг хүүхдтэй өвжлийн бэрхшээлтэй нэг хүүхдтэй кино хийсэн. Тагийн тоглосон. Тий. Өөрөө тоглосон яасан тий. Тэгсэн. Тэгэхээр энэ тэгээд нэг тийм жижигхэн одоо нэг хүний эрхийн төлөө энэ өвчнийг одоо ангаах өвчнөд мөнгө зарцуулах ёстой гэж тэмцдэг дэлхий дээр байгаа хүмүүс бас нэг өөр гэсэн фестивал. Ер нь фестивал олон юм байна. Кино, театр, уран зургийн үзэсгэлэн тэр бол маш их бай. Ямар ч энэ манайд Улаанбаатар гэдэг кино наадсан бах уу. Тэр нь дахиад хар хором билүү. Тийм ба. Хар хором билүү. Нэг тийм наадсан бий болж байгаа. Гэх мэтэр ингээд ирээл юм. Юугаар зарж болох вэ гэдгээ ирээл байгаа. Эрэл хайгуул үргэлжлэж байгаа юм байна. За бас нэг зүйл танаас сонирхмоор байна. За нэг талд ингээд авиас буюу одоо нөөц байгаа. Бид нар бол тодорхой нөөцтэй байгаа хөгжүүлж болж байна бас биднэрт өгөгдөл боо түүх үед бас байна. Одоо нөгөө талаас нэг юм түгээх сувгууд бас нэлийн хүчтэй болж байна. За стримингийн платформуд байна. За манай дотор ч гэсэн одоо IPTV-гээд нэг сувг байж байна. За DDsh бол бас өөрийн юмнуудыг хөгжүүлээд ах шиг байна гэдэг юм. Ингээд зах зээл манд төрхөөрхийн хөгжөөл ах шиг байна. Ер нь зүгээр таны ажиллаж байгаагаар энэ олон одоо сувгийн боломжуудыг бид нар бас ямар стратегтэй юм уу, ямар бодлоготойгоор ашиглах вэ? Хинтээ яаж хамтрах вэ гэдэг дээр тань ажилласан зүйл юу вэ? Гэхдээ одоо таны үед амьдралын дундаас л гарч ирнэ. Хинтээ ажиллах нь зөв байж юу, яаж гарах нь. Одоо тэгээд зөв байгаа учраас яваад шин. Тийм байгаа шүү дээ. Одоо Тамгагүй төр бол өөрийнхөө замаар явчихлаа шин. Одоо шигээ гараад ингээд тийм байгаа шүү дээ. За кинон дээр бол тэгэхээр нэг ийм юм байгаа. Манайд нэг эрхчлөө бий болсон. Тэрний үхээр би Канн фестивалч бай, Америкийн одоо Холливуудын фестивалууд ч бай, аль ч улсынх ч бай тийм ээ. Би киногоо өөрөө л явуулчихна. Надад тэр кино зөвл мөвл тэр элдв хангаам ерөөсөө ярих байхгүй. Би тэгж явж ийс. Наяд оны үед би маш олон фестивалаар явсан Өвгөн Арслан хоёр өгүүлдэг киногоор. Тийм.
Хэдийдэн хүүхэлдэйн кино хийчихэл тэгээд явуулцдаг, дууддаг, би миний одоо нисэх онгоцыг даачдаг. Эсвэл даадгүй шууд бүгдийг даадаг. Тэгэл би яваад очичдаг. Тэгээд фестивалд оролцож л үргэлжлэдэг. Тэгэхээр энд бол одоо ерөөс хинээс ч үл хамаарах тийм эрхчлээ баг. Нэг уран бүтээл хийчээд тэрийгээ тухайн чиглэлээр нь олон улсын тэр наадам тэрлүүд ханд. Ер нь бол эцсийн дүнд биш үү? Наадам руу л ханд. Наадмаар дамжаад наадмын чин дэргэд хажуу талд нь худалдааны төвн байж байгаа. Кино төвн. Тэ одоо Лос Анжелест кино юунд фестивалд очиход хажуудлах нь байшинд нь эсвэл энэ дотор нь нэг давхарт нь худалдаа фестивал юу маркетинг нь байж байгаа. Маркет нь байж байгаа. Тэнд нөгөө зах зээл оролцогчд нь бэлэн байж байгаа тийм. Худалж авахгүй байж байна. Тий. Худалж авахгүй үлээж байгаа нь шүү дээ. Тэгээд ирээд нөгөөдөө тий уулзаад фестивал дээр киног нь хараад надад чаваа. Тэнд зөвхөн фестивалийн кино зархаас гадна хуучин кинонуудыг хүртэл зарж байна. Баримтат кинонууд, байгалийн сэдвтэй кинонууд. Яг зөвхөн энэ дэлхий чинь нөгөө улс олгон өөрийн гэсэн одоо олон студиутэй, олон телевизийн сувгтай, олон экрантай учраас тэрийг хангахын тулд одоо ингээд Монголын уран сайхны кино тийм ээ Чингис хаан гэдэг нэг афиш тавьчаад кино театртаа гаргахад тэнд байгаа хүмүүс үзнэ. Үзэж таараа тийм ээ. Тий. Тэгэхээр худалдаж авч таараа. Тийм учраас ерөөсө кино юм хийсэн бол явал. Фестивал бол анхны орох хаалга байна. Тий. Фестивалыг яах вэ? Ерөөсө амархан шүү фестивалыг олох. AI руу хандаад. Одоо надад энд байж лин AI руу хандаад. Тэгээд тим зэрэглэлийн фестивал гэдэг ихтэл гараад ирнэ. Уул нь хуучин цагт захиа явуулаад. Тэгээд тэр захианагаар төвлөрсөн газруудаас нь мэдээлэл ирдэг байсан. Тэгээ хэвлээ авчдаг. Номын сан мангаар авдаг. Том номын сангуудаас хандаж авдаг энэ төр байсан. Одоо бол ерөөсөө AI хандлал бол тэгээд нөгөөдөг чинь бүгдийг гаргаад өгч байгаа. За 7 сард тэнд тим фестивал болно. Тэхийн тулд киногоо 5 сард явуул. Тийм. За ойролцоогоор нэг 7-8 10,000 кино оролцдог манай фестивалд. Та нар тим форматаар явуул. Оролцохын тулд эхлээд одоогоо цаг хугацаа болоогүй байгаад эрт явуулах юм бол $50. Хэрвээ цаг нь төгссөн байх юм бол $100. Тий. Харин киногоо босож явуулахгүй шүү. Гэсэн юм л байна. Зөв. За подкаст маань ер нь төгсгөл рүү орж ийн. Би бас танаас нэг зүйл AI гэснээс асуумар санагдлаа та яг уу. Дараагийн бас бизнесмен өөр бас нэг цувралаар тантай бас илүү дэлгэрэнг бас гоё яриа болно гэж хүлээгдэж байгаа тий. Одоо нэг зохиолын талаар би асуух гээд байна. Одоо зохиол бас дахин зохиол гэдэг нэг үгүй яваад байдаг шүү дээ тий. Тэг яг уу одоо ингээд зүгээр Монголд гарч байгаа дотоодын ингээд кинод гарахаар зарим нь үнэхээр л чаваас гэмээр тийм зохиолоттой байдаг. Ер нь яг зохиолын чанарыг яаж сайжруулах? Одоо сайжруулж чадахгүй бол баг яванда AI баг зохиолыг бичих явандаа биш. Ерөөсө орцсон. Одоо энэ AI чинь одоо жоохон чадвар муутай хүмүүст шууд орлох гээд амрахгүй. Одоо чи надад ингэ захиал би чадвар муутай. Би одоо хон детектив кино мэдгүй. Тэгсэн чи надад хэлэх нь биш. Хөөш нэг детектив кино хийе. Надад мөнгө байна. Детектив кино мөнгө олоод байна. Жишээлбэл 2 эрт эмэгтэй 2 гэр бүлийн 2 нийлж дээрм хийгээд гэлэгдэнэ шүү дээ. Тэгэнгүүт чи AI руу хийгээл асуугаад зүгээр супер юм гаргаад өгнө. Нэг л 5 мангтай мини сериал болгоох гэдэг ч юм уу. Би нэг хийх гэж байгаа киногоо бас тэгсэн. Нэг юм байгаа юм л да нөгөө над нэг юм фигуруудыг би хийцээ. Өгүүлдэн кино. Одоо энд бол дайм болоод шүү дээ. Зүгээр хажуу талд. Орсууд байлдаал цаана Украинаас үйдгээл бүхэл бүтэн хот алга болоод тийм байгаа шүү дээ. Аимшигтай дайм болж шүү дээ.
Биднээс нь жоохон гинийн суугаад байгаа болохоос ш. Гэтэл энэ хажууд байгаа нөхөр тэр Америкт байгаа нэг нөхөр хоёр гинтхэн уурлаад хоорондоо конфликт арчвал яах вэ? Тэ? Чүмэн жишгээ хөдөлгөчих юм бол тэгээд хүн төлөвч үхлээ ш. Дэлхийн сүүлчийн өдөр тэр нэг Хирошима юу шиг Нагасаки шиг юм чи болоод дуусаад одоо маргааш. Тэрний дараа их халуун хүйтэн болоод тэгээд дэлхий сүнц. Оркестр одоо 60 хүнтэй оркестр яг сайхан гоё хөгжим тоглож исэн чинь гинтхэн нуралт үсээд хözмийн юм дэлбрээд тэгээд хэднээс ингээд чулуучсан. Зүгээр ингээд урсцсан. Чүмгнөөс нь хамгийн уусаа гойж байгаа. Дэлхийн сүүлчийн хөгжим гэдэг сэдвүүд AI-аар бичүүлсэн баг. За. Гайхалтай. Миний бодож ирсэн юмнууд бүгд орсон биш. Миний бодож ирсэн юмнууд. Тэгэхээр надаас илүү бодсон байгаа ч. Би муу л да. Би юу сэтгэхтэй муу. Дийлэхгүй байл. Бидээс одоо ямар байдалтай байна гэхээр AI-аар бичүүлсэн тусалсан гэж хэлхээсээ эсвэл ерөөсөө бичүүлсэн шүү дээ гэж хэлхээсээ ичээд байна. Би гэж одоо мундаг уран бүтээлч байна шүү дээ. AI бичсэн ч вэ тэр мөнгөний чамд өгнө шүү дээ. Тийм ээ? Хямдарчих болов гэж бодоод байна. Чи AI бичүүлсэн байна. Чамд 2 дахин бага мөнгө өгнө гэхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр ичих хэрэггүй. Суралцах хэрэгтэй. Тий. Одоо саяхан да нэг нөхөр бүр Холливуудын кино байсан баха. Бүх юм хийгээд зураг авалт эхэлсэн бил. Оператор AI Жүжигчд нь хүртэл AI зарим болоод шүү дээ. болоод шүү дээ. Үгүй яах юм бэ? Тэгэхээр таны хэлэх гээд санаа бол бид нар бол AI-с айх хэрэггүй. Бүр Уран бүтээлийг чанаржуулах та ашиглах хэрэгтэй. Ашиглах хэрэгтэй. Яг л чи тэндээс өөрийгөө олох байхгүй юу? Яаж алдаж байгаагаа олно. Чи илүү их мэдлэг хөрөнгөлүүлнэ. Тийм ээ? AI чамд энийг талаар үзгээд хэлээд өгнө. Тэгэнгүүт чи тэрний дагуу ингээд цаашаа судлаад нэг ингээд судалчих юм бол тэгээд хэрэг дээр өөртөө л юм нэмээд байгаа болохоос AI руу ерөөс нэмээгүй л байхгүй. Тийм учраас энэ хэрэгтэй. Ялангуяа одоо бидний шиг жаахан хойхон тал дахиж яваа нөхдүүд бол биднээс маш их том болцоохгүй. Одоо тендерийн бичиг баримтыг AI хийж шин. Ер нь бол маш их боломж байгаа. За баярлалаа ингээд подкаст энэ хүрээд өндөрлөе гэж байна. Гэхдээ тантай ингээд яриад байвал айгуугаа яриа өрнөөл байхаар юм байна. Даанч подкаст бас тодорхой цаг хугацаатай учраас энэ хүрээд өндөрлөе. За өөр бас маа бизнесийн өөр нэг подкастын саврлаар мигун найруулагчдаас илүү гоё яриа өрнөх байх гэж бодож байна. За ингээд бизнесийн подкастын дугаарыг энд хүрээд өндөрлөе. Маа зочноор Боролдоо студи, Black Box театрын үүсгэн байгуулагч эзэн Мегмар Орслоо ингээд таны бас удахгүй нэгч хай зэрлэг агийн үнэр гэдэг энэ уран бүтээлд бас өндөр амжилт хүсье гэж хэлэх байна. Зэрлэг агийн үнэр гэдэг дээр би яг тодорхойлтыг хэлэх гэжсэн мартчих. Ер нь дэлхийн уран бүтээлчид хүний амьдралыг 3 үеэр нь тодорхойлдог. 3 хүү, 3 охин гэдэг. Тэгсэн чинь хамгийн том нь болохоор одоо биднээс энэ авснаар бол социализм үед амьдарч ирсэн. Дундх нь болохоор яг нөгөө юу хүрээд ирсэн. Арчил. Тэгэнгүүт манай Улаанбаатар руу дахиж ирээд тэр өдөө бүр хязгаараас. Тэгээд тэр юмд оролцоод тэгсэн чинь орд авдар одоо өвчтэй болцсон. Эдхийн арга өвчтэй болцсон. Тэгээд нутгаараа буцаж байгаа. Тэр 3 дахь одоо хамгийн бага охин тэр өдөөнөө байсан. Амьдрах арга олоогүй. За ганц 2 одоо юу яат юм уу да. Жуулчинд ажиллаж мөнгө олдог юм уу да $50 ч гэсэн олъё даа гэдэг. Тэгсэн чинь яг хэрэг дээрээ нөгөө дундх нь нас орсон. Тэг манай нэг агуу юм баг.
шүүхтэр хэрэг шийдэх гэсэн чинь цогц байхгүй. Манай завьчид олон дэйждэг шин. Орхидог. Хин алсан мэддэхгүй, эзэн байхгүй, гомдсон хүн байхгүй. Хинч гомдог дээр гэрүүлээ гэсэн. Манайч нөгөө нүүдлийн ая даахаа болцсон хүнийг аманд нь өөх хийдэг. Буян заяатай яваарай дараа юунда Төрөлдөө. насандаа тий. Тэгээд зах цагтаа явнаа. Ном одоо юу уншдаг юм тийм ээ. Тий. Тэгээд эргэж төргнөө. Их мундаг баян болж төргнө шүү дээ. Ямар ч өсөж өгөхгүй мэн дарааж үйдэ гэд. Гэхдээ ингээд мундаг философи байгаа байхгүй. Энийний тухай юм ба. Үхэх эрхийн тухай. За ингээ баярлалаа. Баярлалаа. Бас сонирхолтой заавал одоо үзэх бас ур бүтээлийн нэг байх гэж бодож байна. За ингээд бизнесмен подкаст юм сонсогч одоо битэрийн яриаг одоо битэрийн яриа шиг илүү гой сонирхолтой яриануудыг дэмжихийн тулд манай YouTube сувгийг тастаагаарай, лайк, шеэр, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээд танд манай студид ирж гоё ярьсан сонирхолтой яриа өгсөнд бас баярлалаа. За баярлалаа. Сайн сайхныг хүсье.